За бид ч актных гівгүүлээд хаар ч юм шийдвэр гаргах гайгүй юм дөө. Тэгээ яг энэ ахмадууд энэ Монгол банк нэг тэтгэврийн зээлийн бүтээгдэхүүн арилжааны банкудад гарч ирсэн цагаас хойш л бид ингээд ийм байдал руу орцсон. Тэгээ үүнийг ингээд 7-8 удаа ингээд огцом өөрчлөлт идэг. Гэтэл ахмадууд яг энэ нөхцөлд нь тааруулаад амьдралын хэм маяга аваа явцдаг. Ингээд бүр сургацсан. Тэгээ энэ огцом өөрчлөлтүүд чинь л олон ахмадуудын амьдралд их төвөгтэй байдал үүсгээд байгаа юм билий. Тийм учраас ер нь яг зүгээр Монгол банк ингээд 2-3 янзын тайлбар хэлээд байгаад би гайхаж байгаа. Нэг болохоор засгийн газраас өгсөн саналын дагуу ингэж байгаа гэж яриад байгаа. Нэг болохоор санхүүгийн байдлын одоо зээлийн хэрэглээний зээлээ хасмаар байна, дэндүү их болоод байна гэдэг нэг ийм зүйлүүд яриад байгаа юм. Яг аль нь юм бэ гэдгийг би бас нэгдүгээрт нэг асуумаар санагдаад идэв. Хэрэглээний зээл үнэхээр одоо өндөр болоод инфляц өсөөд валютын нөөцөд нөлөөлөд байна гэвэл энэ Монгол 500 гаруй банк санхүүгийн байгууллагууд бараг 5-6 их найд буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 7-8% тэнцэх хэмжээний хэрэглээний зээл гаргаалаа байхгүй юу? Та нар тэрэн дээр ямар ч юм хийхгүйгээр зөвхөн тэтгэврийн зээл гэдэг нэг юмыг барьж аваад ингээ хийгээд байгаа чинь хүн харахад бол нөгөө нэг монголчууд хэлвэл дийлсэн дэлдийснэ гэдэг чинь болоод байгаа байхгүй юу? Монгол банк тэр үеийн та нар банк санхүүгийн байгууллага төрөл зээл аваад өгдөг. Тэгээ эн чинь дэндүү шудраг ус байгаад байгаа маа. Тэгэд би эндээс нь 2-3 юм асуух гэдэг байна. Хэрэглээний зээл гэж үзэж байгаа бол хэрэглээний зээл чинь 30 сар. Тэгэхээр бас л хэрэглээний зээлийн ангилалд оруулж байгаа юм шиг боловч яг тэр нь гүйцэж өгөхгүй бас ингэж байна. Нөгөө талдаа энэ 500 гаруй мянган ахмадаас 280 л авж байгаа. 280 мянган ахмадуудыг зөвхөн нэг хайрцагт авиж чийчих бас боломгүй шүү дээ. Амьдрал баян байна. Монгол хүний дундаж наслалт нэмэгдэж байна. 55-та 60-та 65-та хүмүүс өнөөдөр энэ тэтгэвэр бүгд хүрээд байгаа юм байхгүй шүү дээ. Жохон энэнгээр нэг эргэлдүүлж бизнес хийдэг юм билээ л дээ. Тэгэхээр үнэхээр одоо тэр 280 мянган хүнээс хэдэн бизнес хийгээд хэдэн машин авцсан гэдэг судалгаа яг та нар дээр байна уу? Та нар бас хоёр өөр их усүр ярьдаг. Би та нарын олон юмыг сонсоод байгаа. Нэг болохоор Эбертийн сан ярьдаг, нэг болохоор Дэлхийн банк ярьдаг. Яг алийг нь хизээ хийсэн ямар судалгаа байгаа юм та нарт гэдгийг би нэг тодруулж асууя гэж ингэж бодож. Уян хатан байж болдгоо юм уу? Одоо инх тавийн ерөнхийлөгч танаас нэг 2-3 хүн ах хүн өнөөдөр тэтгэврт гарцсан. Бизнесийн зээл хийхээр чи тэтгэврийн хүн гэдэг өгдөг үү? Цэргийнхэнд яг тийм одоо нөхцөл байдлыг эдгээр ингээд нэг уян хатан болгоод хэнд нь хэдэн өвөх үү яах вэ гэдгийг ингээд зогсуулаад ингэхгүй бол одоо 4 сар ахмадуудыг бухимдууллаа 10 хоног гадаа суулгалаа шүү дээ. За их тайван ерөнхийлөгч хариулна уу? 5 дугаар микрофон. За хэдрөт гишүүний асуултанд хариулъя. Төв банк мөнгөний бодлогын шийдвэрийг мөнгөний бодлогын хороо хараат тусаар хэлэлцэж гаргадаг. 2025 оны 4-р сарын 24-ний өдөр Монгол улсын гэр бүл хөтөлбөр нийгмийн амгалан сайдын Төв банкнд ирүүлсэн бичгээр үр орлогын харьцааг 50% тогтоож өгөөч гэсэн албан бичиг ирсэн. Түүний өмнө 2025 оны 3-р сард хурлцсан хурлаар бол энэ амжиргааны баталгаачих төвшөнд үлдэх орлогын үлдээгээч гэдэг тийм зохицуулт ирсэн. Яг гэр бүл нийгмийн амгаллын яамнаас ирүүлсэн саналаар шийдвэрлсэн. Нэгт нь, хоёрт нь Төв банкнаас хэрэглээний зээлийг хязгаарлах бодлого явуулж байгаа. Хэрэглээний зээлийн үр орлогын харьцааг 50% болгож байгаа нь угаасаа л хэрэглээний зээлийн өсөлт өндөр байгааг хязгаарлах бодлогын үндсэн арга хэмжээ. Тэгэхээр гишүүн бас энэ дээр хэрэглээний зээлийн Төв банк хязгаарлахгүй байна гэж үзэж байгаа нь дан ганц тэтгэврийн зээлийг хязгаарлаад байгаа юм ерөөсөө биш. Бүх хэрэглээний зээлэн дээр энэ ижилтгш мөрдөгдөж байгаа. Тэр 30 сарын хугацаатай хэрэглээний зээл нь тэтгэврийн зээл чинь 30 сар хүрэхгүй байна гэдэг дээр Төв банкын дээр ямар ч хугацааны хязгаарлал ерөөсөө тавиагүй. Аль ч банкнаас очоод тэтгэврийн зээл авч байгаа хүн тухайн өөрийн нийгмийн байдал нөхцөл байдлаасаа шалтгаалаад хэдийн хэмжээний зээл авах нь тухайн хүнээс өөрөөс нь хамаарч байгаа. Төв банкн дээр хугацааг нь бол нээлттэй өргөсөн байна. Ер нь бол цаашдаа Төв банкнаас энэ дээр хэрэглээний зээлийн ангиллаас энэ тэтгэврийн зээлийг гаргаад арилжааны банкнд нь өөрт нь 100% даатгаад арилжааны банк нь өөрийнхөө бизнес модель, өөрийнхөө бодлого, үйл ажиллагаанд тохирсон зээлдэгчийг тухайн зээлдэгч тус бүрт нь гаргаад
явдаг тэр систем рүү бас орох боломжтой гэж бол үзэж байгаа. Фридрих Эбертийн сангийн судалгаа байгаа. 2022 онд хийсэн. Засгийн газрын захиалгаар хийсэн судалгаа. Энэ дээр нийт зээл авж байгаа хүмүүсийн 60.6% нь зээлийн зарцуулалтыг өөртөө бус үр хүүхэд одоо бусдад зарцуулдаг. Энэ дийлэнхтэй автомашин болон одоо сургалтын төлбөр төлөхөд зарцуулагдаж байна гэсэн судалгаа гарсан байна. За тодруулах хэдрот гişүү. За тэгвэл засгийн газраас одоо энэ зээлийн төлөлтийн хуваарийг одоо 70-30 байд юм уу тийм бичиг бол та бүхэн тэрийг нь өөрчлөх бололцоо байгаа юу нэгдүгээр. Хоёрдугаарт би хэрэглээний тэтгэврийн зээлийг та бүхэн ингээд хумих бодлогоо жоохон уян хатан явуулаас тодорхой хугацаатай хүн болгонд ойлгомжтойгоор тэтгэврийн зээл гэдэг юм ингээд багассаар хагаад ер нь тэдэн жилийн дараа гэхэд байхгүй болох юм шүү. Нэгт хоёрт энэ одоо тэр цэргийн тэтгэврийн ихэнч байдаг юм уу эднэрийг нэг бодож болохгүй юу. Гуравт хэрэглээний зээлийг багасгах бодлого баримтлалаа гэж та хэд ингээд янз янзын арга хэмжээ аваад идэг. 500 гаруй банк ус санхүүгийн байгууллагаар 5 их найт төгрөгийн хэрэглээний зээл гарчаад байна шүү. Тэгэхээр та нарын наад явуулж байгаа бодлого чинь үр дүнд хүрэхгүй зүгээр тэр хоморгонд наад тэтгэврийн чинь хогроод байгаа. Ийм л дүр зураг байгаа. Банк ус санхүүгийн байгууллагатай холбоотой янз янзын ийм арга хэмжээ авсан юм байгаа юу? За 5 дугаар микрофон их тайван тэд ерөнхийлөгч хариулна. Банк ус санхүүгийн байгууллагаар дамжаад 5 их найт төгрөгийн зээл олгочлоо гэж байна. Монгол банкны мөнгөний удалгаа хороо хуралдаад үр орлогын харьцааг өөрчилсөний дараа санхүүгийн зохицуулахаар яг дагаж хуралдаад арилжааны банкнаас гадна банк ус санхүүгийн байгууллагаар олгогдож байгаа нийт зээлийн үр орлогын харьцааг 60-40 болгоод бас чангаруулсан байгаа. Тэгэхээр энэ бол бодлогын хувьд бол нийцтэй байгаа. Төв банкнаас нийт арилжааны банкудад гарсан одоо нийт зээлийн хэрэглээний зээлийн хэмжээ бол нийт зээлийн бараг 55% байгаа шүү дээ. Тэгэхээр нийт зээл маань өөрөө 30-ын их найт төгрөгтэй байгаа. Тэгэхээр арилжааны банкаас олгогдож байгаа тэтгэврийн хэрэглээний зээлийн хэмжээ бол банк устай харьцуулахад бол 3-4 дахин их. Тэгэхээр мэдээж төв банкч төр санхүүгийн зохицуулалт хорооч төр бодлого үйл ажиллагаа бол нийцтэй байх хүрээнд үйл ажиллагаа шийдвэрүүдээ бол дундаа бол ярилцаад явдаг санхүүгийн доктортой байдлын зөвлөл дээр. За уян хатан шийдвэрлэх ер нь бол боломжтой гэж бол бид эдийн зүгээс бол үзэж байгаа. Тэгээ тэр хүрээндээ ч гэсэн энэ хэрэглээний зээл. За гүйцэж хариулъя. 5 дугаар микрофон. Хэрэглээний зээлийн ангиллаас энэ тэтгэврийн зээлтэй холбоотой зохицуултыг гаргаад арилжааны банк нь дан ганц өөрийнхөө бодлого үйл ажиллагаа бизнес төлөвлөгөө дээр үндэслээд тухайн зээлдэгч тус бүр дээр өөрсдийн одоо нөхцлөөр зээлээ олгодог болёо. Энэ дээр бол төв банк ямар нэгэн одоо үр орлогын харьцаа болон хугацааны хязгаарлалт тавьдаг болий. Энэ дээр бол арилжааны банкны өөрсдийн 100% шийдвэр байх боломжтой гэж л үзэж байна. За энэ дээр бас нөгөө гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яам хариулах энэ ямар. За Бакир сайд хариулна. За энэ яг арга байхгүй бас ахмадуудын дунд хэсэг ахмадуудын дунд асуудал болоод байгаа юм л да. Яг Монгол банктай бид нар бас удаадараа ярьсан. Ахмадуудын зээлийг нь 50-50 өр орлогын харьцаатай байлгах нь бас зарим талаараа зарим ахмадуудын одоо авах ёстой байсан зээл амьдралаа залгуулахын их усүр дээр нь садаа болоод байна гэсэн саналуудаа удаадараа тавьж байгаа. Гэхдээ Монгол банк бол одоо хараа тусаар шийдвэр гаргах байгууллага шүү дээ. Одоо өнгөрсөн 4 жилийн хугацаанд ч гэсэн бид нар бол Монгол банкнд анхааруулсаар ирсэн. Хэрэглээний зээлүүд чинь хэрэг сэтэрч байгаа юм шүү. Залуучууд бусад гэр бүлүүд хэтэрхий хэрэглээрүүгээ чиглэсэн зээл одоо яг энэ Монгол улсын энэ зээлийн энэ одоо хүрээнд хөрөнгө оруулалтын зээл гэхээс илүү хэрэглээний зээл хавтгаараад байгаа юм шүү гэдэг асуудлыг хүртэл тавьдаг байсан л да. Тэг яг манай гэр бүл хөтөлбөр нийгэм хамгааллын яамнаас бас судалгаа хийгээд Фридрих Эбертийн сангийн хийсэн судалгаан дээр үндэслээд ахмадууд маань зээл авч. За гүйцэж хариулъя. Бакир сайд. Удаа дараагийн хийсэн судалгааны дүнгээр ахмадуудын авж байгаа зээл нь яг өөрийнх нь одоо нийгмийн энэ аюулгүй байдал нийгэм хангамжийн талдаа үйлчлэхгүй байна гэсэн судалгааны дүн удаа дараа гарч байгаа юм. Идрот гişүнэ. Яг одоо судалгаа тоо харахад бол манай яам бол одоо нийгэм хамгааллын яамны хүрээнд ахмадуудынхаа амьдралын аюулгүй байдлыг бас бодох ёстой.
яг одоо бүтэн насаараа хөдөлмөрлж явж байгаа л одоо нэг тэтгэврт гараа за одоо нэг эмгүү өвгөө хоёр нэг сайхан амьдраа гэж ядл хажуугаар нь хүүхдүүд нь зээл авж би ингэж болохоо байлаа гэд гэтэл яг авж байгаа зүйлүүд нь зөвхөн хэрэглээнд гар утасны байдаг ч юм уу машин дээр авах байдаг ч юм уу тийм ээ гэсэн судалгааны дүн бол гарч байгаа шүү манай ахмадууд манаас энийг бас зөвөр ойлгох хэрэгтэй гэхдээ Монгол банктай ярьж байгаад Монгол банкны нөхдүүд манаас хараа тусаар өөрсдөө шийдвэрээ гаргана энэ хэрэглээний зээлнээс ахмадын зээлийг гаргах асуудал ярьж байгаа. Манай яамны байр суурь бол ахмадуудынхаа нийгмийн аюулгүй байдлыг бас бодож байгаа шүү гэдгээ бас аль биесээр хэллээ. За Эдрот гишүүн тодруулга. За яг хоо жоохон амьдрал руу ороо. Тэ зүгээр нэг судалгаа яриад суугаад байж болохгүй. Амьдралын одоо энэ чанар юмнууд ч өөр болчиход байна шүү дээ. Тэтгэврээрээ амьдрдаг хүн байхгүй. Тэтгэврээ харин юм болгочихсон гэж ядаад байгаа байхгүй юу? Нэг жижиг бизнес хийчихсэн, 8 хийчихсэн гэд ингэж байгаамаа. Тэгэхээр одоо бас энэ талаа бас нэлээд сайн анхаарах, бодох хэрэгтэй. Монгол банкнаас уян хатан байлгая гэдэг. Би бол тэтгэврийн зээлийг тодорхой хугацааны дараа байхгүй болгох нь зүйтэй. Гэхдээ шууд ингээд нэг өдөр шийдвэр гаргаад баймааргүй байна. Тодорхой хугацааны дараа тэтгэврт гарахад би тэтгэврийн зээл гэдэг юм огт байхгүй тийм ойлголттой хүн болоод тэтгэвртээ гарвал хамаагүй одоо хин хинтээ амар ахгүй юу. Тэгэхгүй бид нэр ингээд тэтгэврийн зээл гэдэг юмыг нутагшуулчаад тэг гинт тогтсон шийдвэр гаргаад байгаа чинь л энэнд нь тааруулаад амьдралын За баярлалаа. За Батшуур гişүүн асуулт асууна.